Өнөөдөр бүгдээрээ Morgan Housel-ийн бичсэн мөнгийг хэрхэн зарцуулах вэ гэдэг талаар энэ номны талаар бүгдээрээ товчхон ярилцсанаа. За уг ном дээр гарч байгаа санаанууд бол хамгийн гол санаа болохоор мөнгө бол мэдээж ингээд амьдралд маш олон хэрэгцээтэй зүйлүүдийг бол бий болгодог. Гэхдээ мөнгө бол яг эцсийн аз жаргал бол биш юм аа гэж гарч байгаа. Тэгээд бид нар яагаад мөнгөтэй холбоотой ингээд асуудлууд ихвчлэн ороод идэг вэ гэхээр харьцуулалтаас их болдог. Бусад хүмүүс ч хэлэх юм бол үнэтэй машин авдаг ч юм уу, гоё байшинд орох ч юм уу, иймэрхүү зүйлүүдтэй ингээд мэдээж сошиал дээр ч юм уу шеэрлдэг. Тэгвэл энийг нь хараад надад байхгүй юм чи ингээд орхигдсон, дутцсан бусдаас ингээд дутаад байгаа ч юм шиг тийм мэдрэмж аваад идэг. Тэгэхээр энэ харьцуулт гэдэг зүйлийг бидний бол нэлээд ингээд санамсгүй байдлаар ингээд сэтгэл хөдлөлөөр гэх юм уу мөнгийг бол ингээд зарцуулах шалтгаануудын нэг болж ирж байдаг. Тэгээ уг нь бол тэр мөнгийг зарцуулж байгаа хүмүүсийн цааш шалтгааныг нь ойлгож илүү ингээд ойлгохыг хичээж харах хэрэгтэй юм. Жишээлбэл яах ёстой вэ гэхээр багадаа ингээд магадгүй мөнгөний асуудалтай орчинд өссөн хүн бол том болоод олсон мөнгө бол маш хурдтай ингэж үнэтэй машин авах ч юм уу тэ хувцсуунаар авахд зарцуулах тийм тохиолдол байж болно. Эсвэл өөрөө нэг айхтар гоё хувцсуунаар авдаггүй ч гэсэн гэр бүлийнхэнтэйгээ аялалд явахдаа ч юм уу маш их мөнгө төгрөгөөр зарцуулдаг хүмүүсийн тэр мөнгөө зарцуулж байгаа түүх тэр үйлдэл болгоны арт ингээ өөр түүхүүд байдгаа гэж ном дээр минь гарч байгаа. За тэгээд хамгийн гол нь бол мөнгөтэй болчоод тэгээд аз жаргал мэдрэх юм уу хэрэггүй. Тэгэхээр энэ аз жаргал гэдэг ойлголт бол бидний авах гээд байгаа тэр гет гэж байгаа бидний авахыг хүсэж байгаа бидний авцсан байгаа тэр зүйл авахыг хүсэж байгаа буюу want гэдэг энэ хоёрын завсарт бол happiness буюу аз жаргал маань ингээ оршд юм аа. За тэгээд энэ дээр болохоор нэг түүх ярьж байгаа зохиогч маань болохоор нэг Антарктид руу явсан юм хайгуулын баг байсан байл да. Тэгээ 9 сар онгоцны нэвтрээд ингээ 9 сар хойд тул ингээ хүүтэн хоол хүнс багтай юм орчинд ингээ загас магас барих ч юм уу замаг бомгаар хооллоод ер нь бол тэрнээсээ болоод өмсөж байгаа хувцсан ч гэсэн өдөр болгон баг шахах нойтон чихтэй хүүтэн ингээ тийм орчинд амьдэрсэн тэр хүмүүс. Гэхдээ ер нь хам гайхалтай нь болохоор бүтэн 9 сар өнгөрсөн ч гэсэн нөгөө хүмүүс маань бүгдээрээ ингээ эсэм мэд аврагддаг. Тэгээ аврагдаад хамгийн ихний өдөр мэдээж аварсан хүмүүс тэр хүмүүсийг өргөдөд халуун хоолунд бэлдээд халуун байн бэлдэж өгсөн халуустай байн. Тэгээ халуустай байн ингээ ороод тэр хоолундыг идээд 12 цаг ингээ тийм нэгэн цадаа болохгүйгээр сайхан унтаж амраад тийм үйл явдлаа бол тэр хүмүүс ингээ дэвтэр дээр бичгтэй бол хийх нь бол ингээ энэ бол миний амьдралд тэр үйл явдал бол ингээ миний амьдралд тохиолдож ирсэн хамгийн аз жаргалтай өдрүүд байсан гэдэг жаа. Тэгээ манай бас Монгол ч юм уу хаанах чинь нэг үлгэр яваад идэг штэ нөгөө шар будаад хайгаад идэг хааны тухай нөгөө хаа ингээд өсөж цангаж төөрчөөд ингээ олон хоног хоол ундгүй явж байгаад нэг айлд орсон чинь нэг эмээ ингээд их ядуу эмээ усанд ингээ шар будаа чанаад өгдөг. Тэгээд хаа нөгөө шар будааг нийдээд хөссөө гартал идээд бүр амар өлсөн байсан учраас үнэхээр гоё амттай санагдаад уул нь зүгээр шар будаа усан чанцсан. Тэгээд хаан тэр явдлаас хойш ямар ч гоё амттай хоол хийлгээд зарцнараараа хийлгэж идсэн ч гэсэн нөгөө эмээгийн хийсэн шиг тийм гоё ерөөсөө болохгүйсэн. Тэг хаан яахаар шийдсэн гэхээр нөгөө эмээг олж аваа очоод та яаж юм гоё амттай хоол хийж өгсөн бэ? Би янз янзын хоол хийлгэж идэ. Ерөөсөө таны дээр хийж өгсөн амт гүцэхгүй байна гэсэн чи эмээ би тэрийг л дахиад нэг хичмээр та надад нэг хийгээд өгөөч гэдгсэн чи эмээд игдэг. Чи нэг 3 өдөр хоол идэхгүй зөвхөн ус ууж байгаа тэгээд ирч чадах уу? Тэгвэл би чамд хийж өгч болж байна гэдэг. Тэгээ хаана гой хоолоо идэхийн тулд 3 өдөр тэсэл юу ч идэхгүй гэрээсээр гал өсөж байгаа л ус ууж байгаа л ирдэг эмээ дээр. Тэгээд нөгөө усаа эмээгийн нөгөө хийж өгсөн шар будаа гэсэн чи үнэхээр нөгөө гой амт байж идэг. Тэгээ энэ түүх мань болохоор ямар очиртай гэхээр яг саяных шиг нөгөө аз жаргал гэдэг зүйлийг бол бид нар ингээд өдөр тутамдаа жижигхэн зүйлсээс мэдрэх ёстой. Тэгээд байнгын ингээд нөгөө танд олдож байгаа тэр зүйлс чинь хитрхийн олон болоод их болоод ах тусмаа тэрийг бид нар анзаардгүй байна. Дээр үед жишээлх юм бол ингээл машинтай хүмүүс маш ховор байсан шүү дээ. Машинаар ингэж явна гэдэг ч юм уу.
ховор маш тансаг одоо үйл явдал гэл. Тэгэхэд одоо бол ингээл хүн болгон машинд олцсон. Тэгэл машин өмжил идэв. Авч л идэг, зарж л идэг гэл те баг онгоцтой хүмүүсийг ямар гоё ингэж ярьдаг. Тэгэхээр ерөөсөө ийм байдлууд бид нар ч юу үүсгээд идэв гэхээр хүн ерөөсөө өөртөө байгаа тэр сайн зүйлээр анзаархаа болчт юм байна. За тэгэд Карл Юнг гэдэг сэтгэл судлаачийн гаргасан одоо хүн юуг одоо хүн ямар зүйлтэй байхаар аз жаргалтай байд юм бэ гэсэн чинь энд болохоор ингээд нэгдүгээрт нь бол сайн эрүүл мэнд байгаа, сайн харилцаа. Тэгэд одоо хүний одоо альва зүйлсийн гоо үзэсгэлэнтэй байдлыг олж хардаг тэр одоо нүд гэх юм уу тэр одоо чадвар те сэтгэл ханамжтай ажил мэргэжил. За тэгээ амьдралд тохиолдсон сайн муу болгоныг одоо эерэг өнцгөөс харж чаддаг. Ийм чадварууд ер нь аз жаргалтай байлгах юмар байна гэсэн юм дүгнэлтэнд хүрсэн мөн. Тэгэхээр эндээс юу хэлэх гээд юм гэхээр бид нар ерөөсөө мөнгөтэй холбоотой байгаа холбогдлолтой тэр зүйл маань бусдын одоо нөгөө хүлээлт гэхээсээ одоо юу гэдгийг одоо монголчууд гэдэг чинь нэг сайхан байртай, нэг сайхан машинтай, гэр бүлтэй, нэг ажилтай мөнгө төгрөгтэй бол тэгээ болоо гэд. Гэтэл тэр бусад хүмүүсийн хүлээлт өгдөг. Гэтэл зарим хүмүүсийн хувьд болохоор түрүү хэлсэн те мөнгөний хадгалахгүй ч гэсэн гэр бүлээр аялалд яваад нэг айхтар одоо сүүлийн утас ерөөс хэрэлдэггүй ч юм уу тийм хүмүүс байж болно. Тэгэх юм бол та өөрийнхөө тэр нөгөө би хинбэ гэдэгтэй хамгийн гол нь одоо төвлөрөх хэрэгтэй байна. За тэр нь болохоор миний хувьд одоо гэр бүл, аялал, ажил яг юу чухал юм те мөнгөтэй боллоо гэхэд яг ямар зүйл зарцуулах юм бэ гэдгийг та өөрийнхөө одоо нөгөө дотоод хүмүүнээс гэх юм те өөрөөсөө асуух хэрэгтэй байна. Би яагаад одоо энэ зүйлийг худалдаж авах хэрэгтэй юм бэ гэдгийг би яагаад энэ зүйлийг авсан юм бэ? Би яагаад энэ зүйлийг авах гэж байгаа юм бэ? Би яагаад энэ мөнгийг зарцуулах гэж байгаа юм бэ гэдгийг одоо асуух хэрэгтэй гэсэн үг. Тэрнээс шүү гэдгийг бусад хүмүүс одоо Вьетнам яваад байгаа юм чинь би ингээ Вьетнам явахгүй болохгүй юм ч гэдэг юм те. Тийм өнцгөөс харж болохгүй. Тэгээ өөрийнхөө хувьд хамгийн одоо хангалттай зүйл юу юм бэ гэдгээ бас мэдчих хэрэгтэй. Тэгээ зарим хүний хувьд бол ингээд паста идэхтэй Итали хоолнд ороо паста идэх бол гайхалтай гоё идэг гэж болно. Гэтэл зарим хүн пастанд дурггүй илүү халуун нугаатай Мексик хоолнд ч дуртай гэж болно. Яг энтэй адилхан ерөөсөө ямар хоолнд дуртай байгаа ч бид нар хүн болгонд л өөр өөр байгаа. Яг тэрнтэй адилхан таны одоо мөнгийг хэрхэн зарцуулж байгаа тэр зүйлс ч юм одоо бас өөр байдаг. Тэрнээс авж байгаа таны тэр үнэ зүйлс ч бас өөр байдаг. Тэгэхээр ерөөсөө ямар одоо арга хэрэглэх ёстой гэхээр бид нар аз жаргалтай зарцуулалт буюу happy spending гэдэг зүйлийг одоо турших ёстой байна. Энэ маань юу гэсэн үг гэхээр та нэг олон зүйлийг ингээд туршаад байна гэсэн. Одоо гэдэг кино үзэх, шинэ хувц судалдаж авах, одоо гадагшин аялалд явах, одоо хүмүүстэй зугаалганд явах, юу ч хийдیں۔ Тэгээ маш олон төрлийн зүйлүүдийг ингээд баг багаар хийж үзээд за энэ дотроос юм юулүрийн зарчмаар өөрийнхөө хамгийн ингээд танд хамгийн гоё утга учиртай таны үнэт зүйлтээс ч илүү ойрхон тэр зүйлүүдээ шүүж гаргах юм байна. За тэгээ бид нэг заримдаа зарим номыг уншиж ирсэн энэ надад таалагдахгүй маань гэж орхичдаг шүү дээ. Тэгээ яг тэрнтэй адилхан одоо энэ олон зүйлийг туршиж үзэж байгаад надад энэ хоол таалагдахгүй байна. Эсвэл надад би мөнгөө ингэж зарцуулахаар надад таалагдахгүй юм байна гэд тэрийг орхино гэсэн үг. За тэгээд өөрийнхөө хин гэж бодож байгаа биш харин жинхэнэ яг өөрийнхөө хин бэ гэдгээ сайн сонсоод одоо бид мөнгөө зарцуулж сурах юм бол одоо мөнгөтэй харилцаж байгаа харилцаа маань сайжрах нь байна. Тэгээ мөнгөнөөс авж байгаа тэр мэдрэмж аз жаргал маань ч гэсэн илүү сайжрах нь байна гэсэн ийм агуулгыг зохиолч маань бол оруулсан баа.